Univision компани Монгол улсад NetBoost буюу гэрт шууд хүрэх шилэн кабелийн дэд бүтцийг амжилттай байгуулж интернет хэрэглээний шинэ түвшнийг эхлүүллээ. Энэ нь өмнө хэрэгжилж байсан интернет холболтоос даруй 10 дахин хурдан бөгөөд секунд тутам 1 гигабит хурдаар мэдээлэл дамжуулах боломжийг олгож байгаа юм. Unitel аппликейшн дотроос дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Контентийг дэмжиж ажиллагч Univision. Урлагтай холбогдсон хүн чөтгөртэй гэрээ байгуулсантай адилхан гэдэг үг байдаг. Үзэгчдийн өмнө гялцэл харагдагч үнэн хэрэг дээрээ биднээс ялгаагүй л алдаж ондог хүмүүс. Өнөөдөр бидний танилцуулах дараагийн хамтлаг бол 2000-ад оны октийн зүрх сэтгэлийг хамгийн их татсан алдарт Westlife. Ирланд гаралтай хамтлагийн үүсгэн байгуулагдсан түүхэн сонирхолтой. Анх Киан, Марк, Шейн нар бие биенээ таньдаг, хамт сурдаг байж, удалгүй тэд Дерек, Грэм, Майкл нартай хамтарч Six as One нэртэй pop хамтлаг байгуулсан. Дараа нь тэд Ирландын алдарт Boyzone хамтлагийн менежер Luz Walsh-оор удирдуулах болов. Бид түүнийг Английн X Factor шоуны шүүгч гэдгээр нь мэднэ. Энэ бол тэдний хувьд маш азтай хэрэг байлаа. Удалгүй анхны сингл нь гарсны дараа менежер нь тэднийг хөгжмийн продюсер Саймон Коултай танилцуулав. Харин Саймонд тэд огтхонч таалагдсангүй. Тэд дажгүй дуулдаг юм байна. Гэхдээ хитрхи олон царай моднууд нэгдор байна. Тэдний ядаж 3-ыг нь хасах хэрэгтэй гэж хэлчихэд гараад явчихаж. Ингээд хамтлагт сүлд орсон 3 гишүүнийг хасахаас өөр аргагүй болжээ. Тэгээд Даблин хотод шинэ гишүүн элсүүлэх сонгон шалгаруулалт хийж үр дүнд нь Ники болон Брайан нарыг элсүүлж авснаар 1998 онд хамтлаг аль биесээр байгуулагдав. Тэд жижиг гэлтгүй арга хэмжээ шоунуудаар дуулж явсаар нэгэн телевизийн шоунд дуусан нь хүмүүст шууд л таалагдсан. Энэ үеэс хойш тэдний амжилт ар араасаа хөвөрч 1999 онд Westlife нэртэй анхны цомгоо гаргасан. Цомогт багтсан Flying Without Wings, Swear It Again, If I Let You Go зэрэг дуунууд нь Billboard ихний байруудыг эзэлж ашиг орлогоороо ч дээгүүрт орох болов. Гэтэл 2004 онд Брайан хамтлагаа орхих хүсэлтэй байгаа тухайга гинт тэлжээ. Тэр гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөж хувийн карьераа хөөхөр шийдсэн байлаа. Хамтлагийнхан энэхүү гинтийн мэдээнд үнэхээр цочирдсан ч тоглолтуудаа үргэлжлүүлж эхэлсэн. Дараах жилүүд тэдний хувьд амаргүй байлаа. Олон жил тасралтгүй аялан тоглолт хийж шахах хуваараар ажилласан тэдний хувьд тайзан дээр гарах эрч хүчгүй болсон байв. Тэд гэр бүлдээ цаг зарцуулахыг хүсэж байлаа. Ингээд удалгүй хамтлаг аль биесээр тарж байгаагаа зарласан. Гэвч хамтлаг тарсны дараач асуудлууд үүсч эхэлсэн. Гоцлол дуучин Шэйний оруулсан хөрөнгө оруулалт амжилтгүй болж олон сая долларын өрөнд орж дампуурснаа зарлав. Тэр энэ тухай хамтлагийнхандаа бүр дараа нь хэлсэн бөгөөд гэр бүл болон хамтлагийнхаа тусламжтайгаар асуудлаас гарч чадсан байна. Харин хамтлагийг орхисон Брайаны хувьд хэсэг хугацаанд ганцаарчсан дуунуудаа гаргасны эцэст одоо Boyzone хамтлагийн гишүүн асан Кейттэй хамтарч дуу гаргаж байгаа. Тэрээр хожим Westlife хамтлагийг орхих болсон шалтгаанаа тэр бол миний алдаа байсан. Би хувиа бодсон зан гаргасандаа харамсдаг гэж ярьсан байдаг. Хамтлагийнхан тодорхой хугацаанд хувиа амьдралаа хөөсний эцэст 2018 онд дахин нэгдэж шинэ уран бүтээлээ гаргаж эхэлсэн. Тэдний нөхөрлөл насан туршийн найзууд болгосон бөгөөд одоо ч гэсэн хамтдаа уран бүтээлээ хийсээр байгаа. Westlife хамтлаг 12 цомог гаргаж дэлхийд даяар 55 сая хувь борлуулсан байдаг. Тэд бол 2000-ад оныхны хамгийн дуртай хамтлагуудын нэг яах аргагүй юм билээ. Дараагийн хамтлаг бол Pussycat Dolls. Are you ready? Don't you wish your girlfriend was hot like me? Hush, 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 hush. I'm already spoken. Nobody gonna love me better. I must stick with you forever. Loosen up my buttons, baby, but you keep running. Анх 1995 онд бүжгийн хамтлаг болж байгуулагдажсэн. Ингээд 2003 оноос шинэ гишүүд элсүүлж аль биесээр хамтлаг болж дуугаа гаргаж эхэлсэн. Тэдний гаргасан Don't Ya, Stick With You, Buttons зэрэг дуунууд нь олонд алдаршсан. Ялангуяа Buttons дуун Барны бараг сүлд дуу байсан. Манай үеийнхэн мэджил байгаа байх. Хамтлаг 6 гишүүнтэй. Тэд бүгд маш сайн бүжгэлдэг. Гэхдээ нэг л мэдхэд ганц хүндэл бүх анхаарал төвлөрөөд эхэлсэн. Никол Шерзингер. Яг л Майкл Жорданд бөмбөгөөд бусдын замаас нь зайл гэдэг шиг
Учир нь Никол Шерзингер бусдаасаа хамаагүй их орлого олж байсан нь хамтлагийн гишүүдэд огт таалагдаагүй. Зарим гишүүд бүр нэг тоглолтод $50 л цалин авдаг байсан тухай яриа хүртэл гарсан. Ийхүү тэдний дотор хагарал үүсч эхэлжээ. Гэсэн ч тэд менежер болон дуу бичлэгийн студидтэй байгуулсан гэрээний дагуу ажлаа үргэлжлүүлсээр байв. Улмаар 2004 онд Sway нэртэй дуугаа гаргаж маш их шуугиан тарив. Дараа нь 2005 онд PSD нэртэй анхны альбомоо гаргаж зөвхөн англи дэлгэхэд 1.3 сая хувь борлуулж чадсан. Араас нь 2008 онд Doll Domination цомог гарсан. Энэ цомгийн Jai Ho нэртэй дуугаар нь санаж байгаа байх. Хамтлагийн гишүүд маш бага цалин авсаар бас сэтгэл зүйн дарамттай маш олон цагаар ажилладаг байжээ. Энэ тухай тэд ярихдаа бид Николийн сүүдэр дорл амьдарч байсан. Хэтэрхий олон дүрм журмыг дагдаг байсан бөгөөд биднийг яг л үхтэл нь ажилуулах хэрэгтэй гэж байгаа юм шиг л завгүй байлгадаг байлаа гэж ярьжээ. Хамтлагийн гишүүн Melody ярихдаа би байшин, машин гэд бүхэл зүйлээ барьцаалж, заримдаа өөрөөсөө зарлаа гаргахч тохиолдол байсан. Бид зүгээр л аялын тоглолтоор амьдарч байлаа. Олон жилийн турш би өөртөө юу ч худалдаж авч чадаагүй гэж ярьжээ. Pussycat Dolls бүхэл сэтгүүлүүдийн нүүр хуудас болж MTV Music Award-ын хамгийн том модод байсан ч бодит амьдрал дээр шал өөр байжээ. Тэдний гэрээ маш хатуу байсан учраас хоолны маш хатуу дэглэм барьдаг, чөлөө цаг гэж ерөөсөө гардаггүй байжээ. Эцэст нь энэ бүхнийг төвчиж чадхаа болсон хамтлагийн гишүүд нэг нэгээрээ гарсаар 2010 он гэхэд 3 гишүүн хамтлагаа орхисны дараа хамтлаг арга буюу аль бие ёсоор таржээ. Гэхдээ бүх зүйл ингээд дуусаагүй. 2019 онд тэд дахин нэгднэ гэсэн яриа гарч фэнүүд нь бөөн баяр болсон. Гэтэл Никол Шерзингер мөн л ашгаас илүү хувийг авахыг шаардсан тул дахиад л ойлголцоогүй байдал үүсв. Энэ хооронд COVID-19 гарснаар аялын тоглолт хойшлогдсон. 2021 онд тэднийг дахин нэгдэх гэж байгаа тухай яриа гарсан боловч мөн л Никол хууль эрх зүйн асуудал хүндэтгэлгүй хандсан гэх шалтгаанаар хамтлаг нэгдэхээ больжээ. 2022 онд Pussycat Dolls-ийн тухай баримтат кино хийхээр төлөвлөсөн ч хамтлагийн гишүүд тэдний түүхийг хэрхэн өгүүлэх тал дээр санал зөрчилдсөн учраас төсөл нь зогссон. Харин хүмүүсийн таамаглалаар Никол Шерзингер бүх зүйлийг үннээр нь гаргахаас татгалзсан байж магадгүй гэж үзсэн. Түүх болгон аз жаргалтай төгсдөггүйтэй адилхан дэлхийд даяар 55 сая цомог борлуулж чадсан хамгийн алдартай охтын хамтлагч хар бараан тал байжээ. Гэхдээ тэдний эрч хүчтэй байдал хөгжмийн урлагт үзүүлсэн нөлөөг хэн ч үгүйсгэж чадахгүй. Харамсалтай нь алдар нэр, мөнгө, шунал, үргэлж ямар нэг асуудал авчирдгийг бид үнээс харлаа. Тэгвэл бидний танилцуулах дараагийн хамтлаг NSYNC. Энэ хамтлагийн дуунуудад үнэхээр дуртай, эрч хүчтэй, уянгалаг дуунуудтай. 1995 онд байгуулагдсан pop R&B хамтлаг NSYNC гэдэг нэрний хувьд Justin, Jesse, Chris, Joy, Lance нарын нэрийн сүүлийн үсгүүдээс бүрдсэн. 1997 онд NSYNC нэртэй анхны цомгоо гаргасан. Энэ альбомд багтсан I Want You Back, Tearing Up My Heart зэрэг дуунууд нь 7 хоногийн дотор л чартыг тэргүүлсэн. Тэд араас нь дуунуудаа гаргаж тухайн үеийн хамгийн алдартай хөгжлийн хамтлагийн нэг болов. 2000 онд No Strings Attached цомгоо гаргаж жинхэнэ утгаараа од болсон. Энэ цомогт Bye Bye Bye, This I Promise You зэрэг алдартай дуунууд нь багтжээ. Цомог худалдаанд гарсан эхний өдрөөл 1.2 сая хувь борлогдож байсан гэдэг. Тэдний амжилт хэд эхэлж байх үед хөшгөний цаана өөр зүйл болж байлаа. Хамтлагийн менежер Lou Pearlman бол Backstreet Boys хамтлагийг үүсгэн байгуулсан. Тэд ч гэсэн тухайн үед эд алдартай байсангүй. Гэхдээ тэр яагаад нэгэн цаг үед яг адилхан хоёр хамтлагийг үүсгэн байгуулсан юм бол? Үүний учир нь удалгүй тайлагдсан. 1998 онд Lou Pearlman-ыг эрх мэдлээ хэтрүүлэн санхүүгийн залилан хийж олон сая долларыг хувьдаа завшсан байсныг олж мэдснээр хамтлаг түүний эсрэг нэхэмжил гаргаж 150 сая доллар нэхэмжилжээ. Backstreet Boys, NSYNC хамтлагууд ийм алдартай байсан юм чинь мөнгийг өстө хүүлж байсан байх таа гэж бодож байна уу? Үнэн дээр тийм байсангүй. Тэд бараг л итгэмээргүй бага цалин авдаг байж. Хэрэв би буруу уншаагүй бол тэд өдөрт $35 авдаг байсан гэсэн мэдээлэл байна. Харин Lou Pearlman-ы хувьд маш ухаалаг залилагч байсан төдийгүй хоёр хамтлагаас нийтдээ 300 сая гаруй долларыг залилсан гэж үзсэн. Улмаар 2008 онд 25 жилийн ял авсан бөгөөд ялын хугацаанд нас барсан байдаг. Lou зөвхөн залилан хийгээд зогсохгүй. Өсвөр насны хүүхдүүдийн эмзэг хэсэгт дураараа хүрдэг байсан тухай хамтлагийн гишүүн Lance хожим ярьсан байдаг. Менежерээс олсны дараа 2001 онд Celebrity нэртэй цомгоо гаргаж амжилт үргэлжилсээр байсан ч хамтлагийн уур амьсгал нэлээд муу болчихсон байлаа. Нэр хүндтэй болохын хэрээр гишүүдийн дунд үйл ойлголцол гарах болсон.
Гоцол дуучин Justin Timberlake бие даасан уран бүтээл гаргах болсноо мэдэгдэв. Удалгүй түүний Justified нэртэй цомог гарсан. Эхэндээ энэ цомгийг хамтлагийн уран бүтээлийн нэг хэсэг гэж үзэж байсан ч тэдний дундх зөрчилдөөн бүрж илүү их эслээ. Justin Timberlake хамтлаг амжилтынхаа дээд хязгаарт хүрсэн, бүх чадвараа шавхсан гэж үзэж хамтлагийн ирээдүйд эргэлдсэн учраас 2002 онд хамтлагаас албан ёсоор гарав. Бусад гишүүдийн хувьд энэ шийдвэр таалагдсангүй. Улмаар тэд бүгд хувийн карьераа хөөхөр шийдсгэж эцэст нь 2004 онд хамтлаг албан ёсоор тарж байгаагаа зарлав. Хэдийгээр Justin-ы бие даасан карьер амжилттай болсны дараа хамтлаг дахин нэгдэнэ гэж гишүүд найдаж байсан ч тийм зүйл болоогүй. Зарим хүмүүсийн бодлоор Justin NSYNC хамтлагийн карьерийг дуусгахаас гадна дуучин Janet Jackson-ы карьерийг ч сүйтгэсэн гэж үздэг. 2004 онд болсон нэгэн тоглолтын дээр Justin Timberlake Janet Jackson-ы хөхийг ил гаргасан нь рок попын ертөнцийг жинхэнэ онцлогсон явдал болсон. Энэ явдлын дараа Janet-ийн карьер өмнөлтөнд орсон гэж таамагладаг. Гэхдээ NSYNC хамтлаг тарах болсонд зөвхөн Justin биш, олон хүчин зүйл нөлөөсөн байж магадгүй. Бүгд л өөрсдийн гэсэн гэр бүл зохиож эхэлсэн. Мөн олон жилийн шахуу хуурц тоглолтууд нь тэднийг бие болон сэтгэл зүйн хувьд ихээхэн ядраасан байсан. Нэг талаар хамтлаг алдартай болж байсан ч нөгөө талаар тэд менежерүүдийн хувьд мөнгө олох хэрэгсэл төдий байдаг нь нууц биш. Бараг бүх л хамтлагууд энэ урт хугацааны ачааллын дараа ямар нэг хохиролтой үлдсэн байдаг. Ер нь нэр алдарт гарсан хамтлагууд бүгд л 5-10 жилийн дараа өөр зүйлийг сонгох болж хит их ачаалттай гэрээнүүдээс салж хувийн карьер хөөгийг хичээдэг ажээ. NSYNC хамтлаг 70 гаруй сая цомог борлуулж 8 удаа Грэммигийн шагналд нэр дэвшиж байсан яах аргагүй тухайн үеийн өсвөр насныхны шүтэн байсан билээ. Бас л охтын зүрхийг зүсэж явсан хамтлаг. Гэхдээ тэдний түүх жаахан харамсалтай гэмээр. Хоёрхан дугаараа шууд л амжилтын оргилд хүрсэн гэд хэлчихвэл бараг буруудахгүй байх. Энэ дуунууд бол One Love All Rise. Blue хамтлаг pop R&B чиглэлээр дуулдаг. Хамтлагийн гишүүд Simon, Duncan, Anthony, Lee. Ер нь Англиас ягаад ийм лаг хамтлагууд гарч ирээд байдığım бүү мэд. Бодвол менежмент нь сайн байсан байх та. Анх 1999 онд 15 настай Ли, 17 настай Антони нар цоо шин хөвгүүдийн хамтлагийн сонгол шалралтад оролцох үедээ танилцжээ. Тэр шоуг нөгөө л Simon Cowell удирдах байсан. Ли угаасаа л хар багасаа урлагаар явчихсан маш авьяаслаг байсан учраас шалгаруултанд тэнцсэн. Харин Антони хасагджээ. Гэсэн ч тэд сайн найзууд болж үлдсэн. Дараа нь Антони болон Данкан нар хамтлаг байгуулахар шийдсэн бөгөөд удалгүй Ли түүн дээр гайхалтай инээмсэглдэг гэгддэг Simon нэгдсэн. Түүнийг инээмсэглэхэд ямар ч охин хайлж урсдаг байсан гэдэг. Манай ихч хүртэл энэ хар ёстой солиотойгоо инээдэг шүү гэж хэлж байлаа. Ингээд 2000 онд хамтлаг байгуулагдав. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. 2001 онд тэдний анхны сингл All Rise гарч Их Британий чартын 4-р байранд бичигдсэн. Дараа нь Too Close, If You Come Back зэрэг дуунуудаа Нью-Йорк хотод бичүүлв. Харин тэр үед нь дэлхийн худалдааны цамхгууд руу халзан эрэг гарлаа. Гэтэл тухайн үед тэд нэгэн телевизийн ярилцлаганд орох үеэр Ли хүмүүс заануудыг алж байхад Нью-Йорк хинт хамаатай юм гэсэн утгатай зүйл хэлж хийж энэ үг мэдээж маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Лиг хамтлагаас хасахыг шаардаж хэдэн мянган хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж байв. Хамтлагийн Америк дахь цомгийн сурталчилгаач талаар боллоо. Ли Нью-Йоркчуудаас уучлалт гуйсан боловч хүмүүс түүнийг хүлээж авсангүй. Гэхдээ 11 сард тэдний All Rise цомог маш их амжилт үзүүлсний дараа энэ хэрэг тэгсгээд мартагдсан. Ер нь Ли багасаа л нэлээд асуудалтай хүүхэд байж 6 настад нийцгийнхэн салснаас хойш үргэлжил ямар нэг асуудал тарьж явдаг. Зан авирын хувьд урьдчилан таамаглах аргагүй хүүхэд байжээ. Ингээд хамтлагийн талаар нэлээд шууган дэгдэж байсан. Хүмүүс тэднийг Backstreet Boys-ыг дуурайсан гэж ярьж байлаа. Харин шүтэн бишрэгчд нь үнийг нь тоосонгүй. Тэдний дэмжсээр Blue хамтлаг зогсшгүй мэтэл байсан. Цомог нь талах шиг зарагдаж, фэн охтууд нь хамаг үсээ зулгаагаад дуусч байлаа. 2002 онд тэдний хамгийн алдартай цомог болох One Love гарсан. Энэ цомог One Love, Sorry Seems to Be the Hardest Word, You Make Me Wanna зэрэг дуунууд нь үнэхээр бут авсан. Ялангуяа миний хувьд You Make Me Wanna дуун дотор л амьдэрдэг байлаа. Тэд энэ нэрчээр 2003 онд Guilty цомгоо гаргав. Гайхах зүйл байсангүй. Цомог мөн л амжилттай болсон. Тэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөвгүүдийн хамтлаг болжээ. Гэвч тэдний амжилт урт настай байсангүй. 2005 онд гэхэд хамтлагийн гишүүдийн сонирхлоо зөрчилдөж, кино урлаг, телевизийн салбарыг сонирхож эхэлсэн. Ингээд хамтлаг төр завсарлага авч байгаагаа мэдэгдэв. За одоо огтд таагүй мэдээ дуулгая.
2014 онд хамтлагийн гишүүн Ли Райн өөрийгөө bisexual гэдгээ зарласан. Харин Данкан Джеймс 2009 онд өөрийгөө bisexual, 2017 онд ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр бүрэн батлагдаагүй ч Ли болон Данкан нар хоорондоо илүү дотн харилцаатай байсан гэсэн яриач байдаг. Харамсалтай байгааз хамтлагийн хамгийн царайлаг залуус нь тэднийг огт буруутгаагүй шүү. Гэхдээ бидний мэдэх алдартай хамтлагууд донд ижил хүйснүүд ямар олон байдгийг мэдээд чи гайхна. NSYNC хамтлагийн Lance, Westlife-ийн Mark Feely, Blue хамтлагийн Lee Duncan гээд өшөө цаашаа чолон байгаа. За тэр яг бид тэдний уран бүтээл дуртай болохоос хувь хүний асуудалд дүгнэлт өгөх гэсэнгүй. Хамтлаг 2009-2011 онд дахин нэгдхийг оролцсон. 2015 онд Blue Colors нэртэй цомгоо гаргасан ч үнэндээ амжилт биш, бүр уналт хийсэн гэж хэлж болно. Дуу бичлэгийн студид хүртэл тэднээс татгалзах дээрээ тулсан байдаг. Хамтлаг тарсны дараа тэд бүгд хувийн карьер хөөсөн боловч тийм ч амжилттай болж чадаагүй. Удалгүй Саймон болон Данкан нар дампуурлаа зарласан. Данкан сэтгэл гутралд орсон, харт амхинд донтсон, мөн давсгаа хэн чадхаа болсон байлаа. 2017 онд тэр нэгэн шууд нэвтрүүлгийн үеэр өөрийгөө ижил хүйстэн стрессийг давахын тулд юм ууж дотор өмдөндөө хүртэл хүндэрч байсан гэх мэт утга учиргүй зүйлийг ярьжээ. Энэ үйлдэлээр фэнүүдийнхээ өмнө маш ичгэвтер байдалд орсон. Гэхдээ удаан хугацааны эмчилгээний эцэст тэр өөрийнхөө амьдралыг буцаан олж авч чадсан юм. Данкан ганцаараа сэтгэл зүйн асуудалтай байгаагүй. Ли болон Саймон, Антони ер нь бүгд л архины донтол сэтгэл гутралтай тэмцэж байсан. Эцэст нь бодлооны эзэн Ли. Түүний соло дуунууд нь боломжийн амжилт үзүүлсэн ч арх ууж, согтуугаар жолоо барьж, цагдаа нартай муудалцаж 1 жилийн пенсийн ял авсан. Онгоцон дотор замбраагүй байдал үүсгэж, багийн гишүүд рүү дайрсан гэх мэт үйлдэлүүд нь олонний дургуйцлыг хүргэсээр байлаа. Гэтэл 2015 онд түүний хоолой дотор нэлээд том хавдар байгааг илрүүлжээ. Азар хагалгаа хийхэд хоргүй хавдар болохыг нь тогтоосон. Түүний биеийн байдал нь сайнгүй байсан учраас аялан тоглолтыг цуцлахад хүрсэн. Ингээд дууссангүй. 2017 онд түүний харт амхны хэрэглээ этэрч 2 удаа эмнэлэгт хэвтэв. Хоол идэх, амьсгалах, тэрч бүхэл ярихад хэцүү болсон байлаа. Хамгийн гол нь түүнийг дислексия буюу унших, бичих, ярих чадвар алддаг өвчтөй болохыг тогтоосон. Энэ өвчний үед үг үсгийг зөв таних, боловсруулах чадвар алдагдаж, удаан ярих, уншиж чадахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн дээрээс нь түүнийг аутизмын нэг хэлбэр болох Аспергерийн синдромтой гэж оншилсан. Энэ нь нийгмийн харилцааны асуудал, хэвийн бус зан авиртай болдог өвчин ажээ. Ер нь түүний талаар маш их асуудал байдаг юм байна. Үнэхээр харамсалтай. Яаж нэг хүнд ийм олон зүйл тохиолдож болдог байна л гэж бодлоо. За тэгэхээр Blue хамтлагийн хувьд одоогоор бүх зүйл тэмч муу биш, бас тэмч сайн биш байгаа юм байна. Тэд бол 2000-ад оны эхээр хөгжмийн салбарт тод гялалзаж, 3 альбом гаргаж, дэлхийд даяар 15 сая хувь борлуулж, богино хугацаанд маш их амжилт үзүүлээд өнгөрсөн ч одоо ч хүмүүс тэдний дуунуудад дуртай хэвээр. Тэд удалгүй эргэн ирэлт хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ. Shake your bum bum, shake your bum bum, shake your bum bum, shake your bum bum. Nobody wants to be lonely. Here we go, ale ale ale. Outside, inside out, living the vida loca. 90-ад онд Livin La Vida Loca дуугаараа жинхэнэ утгаараа суперод болж байсан Puerto Rico гаралтай дуучин бол Ricky Martin. Түүний бүтнээр нь Enrique Martin Morales. Анх 12 настайдаа Minuto хэмээх хамтлагт хэлснээр урлаг төл тавьсан. 1989 онд 18 настай хамтлагаас гарч соло карьераа эхлүүлжээ. Гэхдээ түүний хувийн амьдрал тийм ч амар байсангүй. Мэдээж дэлхийн хамгийн дур булаам залууд охид бүсгүйчүүд дурлаж хэдэн мянган захиа бэлгээр тарж байсан. Гэтэл 2010 онд тэрээр өөргөө ижил хүйстэн гэдгээ аль биесээр зарласнаар олон мянган охидын зүрх сэтгэлийг шархлуулсан билээ. Ricky Martin 20 жилийн турш өөрийгөө ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарлахаас эмээж дотроо энэ бодолтойгоо зөрчилдөж явжээ. Хэрвээ энэ тухай хүмүүст хэлчихвэл бүх карьер нь сүрнэ гэж боддог байсан. Ялангуяа Латин Америкийн хэд уламжлалт үзэл баримтлал нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээс айдаг байж, өөрийнхөөрөө байж чадахгүй, өргөлж хэн нэгний дүр тоглож амьдрах нь хамгийн хэцүү байсан. Өөрийгөө муу хүн гэж бодож, үргэлж өөрийгөө буруутгах нь маш хэцүү байсан гэж хожим ярьжээ. Хүмүүст бүх үннийг хэлсний дараа тэрээр илүү эрх чөлөөтэй болж 2017 онд Жуан Жозеф гэдэг швед зураач залуутай гэрэлтэй батлууснаа зарлаж 6 жилийн турш амьдарсан. 2008 онд Ricky Martin тээгчхийн тусламжтайгаар 2 ихэр хүүхэдтэй болсон. Түүний тээгч их нь Ricky Martin-ы хүүхдийг тээж байгаагаа огт мэдээгүй гэдэг. Дараа нь 2018 онд мөн адил аргаар охинтой дараа жил нь хүүтэй болжээ. Гэтэл 2022 онд түүнийг өөрийн зээдүүдээ хүчрхийлүүлсэн хэрэгт буруутгагдсан. Гэвч эцэст нь дүүнд гомдлоо татж авснаар энэ хэрэг дууссан байдаг. Хэрэг үнэхээр хүчрхийлүүлсэн хэрэг батлагдсан бол Ricky Martin 50 жилийн хорих ял авч магадгүй байсан юм.
Энэ талаар Рики хэлэхдээ тэр үед надад үнэхээр аимшигтай байсан. Би сэтгэлээр их унсан. Миний нэр хүндийг унахын тулд худал гүтгэлэг зохио ярьсанд харамсаж байна гэж ярьжээ. Үнэхээр чинь хэрэг түүний нэр хүндэд нөлөөлж хэд хэдэн тоглолтод цуцлагдаж их хэмжээний хохирол амссан. 53 настай дуучин маань одоо ч уран бүтээлээ хийсээр байгаа. Ялангуяа Латин Америкийн хөгжмийн салбартаа нэлээд нэр хүндтэйгээр ажиллаж байгаа. Тэр бол дэлхий дээр 70 гаруй сая цомог борлуулж чадсан яах аргагүй 90-ад оны хамгийн алдартай Латин Америк дуучдын нэг билээ. Тэр одоогоор 160 гаруй сая долларын хөрөнгөтэй. Энд бид Норвегийн M2M хамтлагийг дурсахгүй өнгөрч болохгүй. Got introduced to you by a friend. Hey, so much I need to say. Mirror, mirror, hanging on the wall. Don't say you love me, you don't even know me. Marion Raven, Merit Larson нар 1983-84 онд төрсөн царайлаг, зөөлөн, гоё холоотой охтууд байлаа. Тэд бүр 5 настайгаас л найзалж Хаба Буба нэртэй хамтлагтай байжээ. 1996 онд хүүхдийн дууны цомог гаргаж байсан нь мэргэжилтнүүдийн анхааралд өртснөөр 1998 онд M2M буюу нэрний эхний үсгээр эхэлсэн нэртэй хамтлаг байгуулагдсан. Ингээд 1999 онд Don't Say You Love Me дуугаа гаргаснаар олонд танигдж эхэлжээ. Don't say you love me, you don't even know me. 2000 онд Shades of Purple хэмээх анхны цомог нь маш их амжилтад хүрсэн. Ялангуяа Аз, Америкт илүү их алдарсан. Энэ цомогт багтсан Mirror Mirror, Pretty Boy, The Day You Went Away зэрэг дуунуудаар нь бид сайн мэднэ. Харамсалтай нь тэдний амжилт үнэхээр богинохой хугацаанд болж өнгөрсөн. Хамгийн амжилттай цомгоос ганцхан жилийн дараа 2001 онд гаргасан Big Room цомог нь шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан ч маш муу борлуулалттай байжээ. Үүний дараа 2002 онд хамтлаг тарж байгаагаа зарласан. Тэд 20 нас ч хүрээгүй байсан учраас хувийн карьеруудаа хөөхөр шийджээ. Merit pop болон ардын хөгжим, харин Marion рок хөгжмийг сонгосон байлаа. Азар тэдний карьерт дээрх хамтлагууд шиг айхтар хүнд асуудлууд байгаагүй. Хамтлаг тарсны дараа тус бүрийн уран бүтээлээ хийж явсаар 20 жил өнгөрсөн. Ингээд 2024 онд тэд нэгэн кофе шопт санамсаргүй тааралджээ. Ингээд тэд удаа ярилцсны эцэст 20 гаруй жилийн дараа The Better Endings нэртэй аялан тоглолтоо хийж эхэлсэн. Энэ тоглолт одоо ч гэсэн явагдаж байгаа. 6 сарын 27-нд Хятадын Шанхай хотод тоглох хуваартай юм байна. Манайхаа ойрхон байвал очиод үзчихнэ биз. Тасалбарын үнэ $168-аас $350 үнэтэй юм байна. Миний хувьд M2M хамтлагийн Pretty Boy дунд хамгийн их дуртай. Харин чи ямар дундад дуртай байсан бэ? Коммент хэсэгт бичүүлдээгээрэй. Ингээд энэ удаагийн дугаарыг төр завсарлын part 3-аар уулзцгаая. The day you went away, 5 after 9.